Хоёр тал руу микрофон зөвхөн холдно. Чигээс дараа микрофон зөвхөн холдчих. Харин микрофон зөвхөн. Тэгээ байраа цагаа авчих. Микрофонод чи зөв учраас. Чиглэл ярьчихсан. Чик. Эно. Асчи улаан гэрэл асчи. Аа за. За та бүхэн энэ өдрийн амгалан айлтгая. За өнөөдөр хэвлэлийн урал хийж байгаа бүрэлдэхүүнээ танилцуулъя. За миний зүүн гартал хуульч Жавхлант. За би өөрөө Алтан гэрэл хуульч. За хуульч Мегом, хуульч Мөнх цул гэсэн ийм бүрэлдэхүүнтэй өнөөдөр хэвлэлийн уралыг зарласан юм аа. За хэвлэлийн урал хийж байгаа гол зорилго бол сүүлийн үед манай хуульчид үндсэн хуулийн цэцэд чамгүй олон асуудлаар хандлаа. За Алтан гэрэл миний бие гэхэд энэ хөрсгөн засгийн газар хууль үндсэн хууль зөрчиж байгуулагдлаа. Улсын хурлын 2017 оны 58 дугаар тогтоол бол үндсэн хууль нийцээгүй тогтоол болсон гэж гомдол гаргасан. За хуульч Жавхлант бол улсын хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд нямд орж үндсэн хууль зөрчсөнийг тогтоолох тухай мэдээлэл үндсэн хуулийн цэцэд гаргасан. За хуульч Мегом бол улсын хурлын гишүүн Наранхүү эгүүлэн татах тухай асуудлаар үндсэн хуулийн цэцэд хандсан. За хуульч Мөнх цул бол үндсэн хуулийн зарим гишүүд бүрэн эрхийн хугацаанд дуусчаад байхад албаа үргэлжлүүлэн хааж байгаа нь үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлаар хандсан. Тэгэхээр та бүхэн анзаарч байгаа энэ дунд нэг нийтлэг зүйл байгаа. Бүгд үндсэн хуулийн цэцэд хандсан. Бид Монгол улсад хууль байгаа юм бол энэ хандсан асуудлууд хуулийн дагуу шийдвэрлэх ёстой гэсэн итгэлээр хуульчид нэгдэж энэ өргөдлүүдийг мэдээллүүдийг гаргасан юм аа. За харамсалтай нь энэ мэдээллүүдийн эхний хариунууд нь гарч ирж байна. Үндсэн хуулийн цэцгийн зарим гишүүдтэй холбоотой. Тухайлбал үндсэн хуулийн цэцгийн гишүүн Жансантай холбоотой мэдээллийн дагуу шалгаж байгаа хүнтэй хувийн харилцаа тогтоосон байж болзошгүй. Асуудал хувийн сонирхлоор хандсан байж болзошгүй гэдэг өргөдөл гомдол гаргаад байхад энэ асуудлыг авч хэлцэхгүй байна. За мөн энэ үндсэн хуулийн цэцээр маргаан хян шийдвэрлэхийн дотоод процесс нууц хэвээрээ байна. Сүүлдээ бүр гаргасан өргөдөл мэдээлэл ямар хүн дээр хуваарлагдсан, ямар гишүүн дээр байгаа гэж хүртэл нууцлдаг болж хувирсан байна. Тэгэхээр бид бол өнөөдөр яг бэлэн байгаа манай үндсэн хуулиар заагдсан энэ хууль ёсны институцийг ашиглаад Монгол улсын үндсэн хуулийн цэцэд хандах замаар аливаа асуудлыг үндсэн хуульд нийцүүлэх замаар нийгэм тулгараад байгаа энэ асуудлуудыг шийдвүрлэе гэж зорж явна. Өөрсдийнхөө гаргасан мэдээллийг бол үндэслэлтэй бөгөөд хууль ёсны гэдэгт итгэлтэй байгаа. Харин энэ үйл ажиллагааг олон түмэнд түгээж өгөөч. Та бүхэн маань бас ингээд нэгдээд явж байгаа энэ хуульчдын үйл ажиллагаанд сэтгүүлчд маань бас туслаач гэсэн нэг ийм үндсэн дээр та бүхэнд хандаж хэвлэлийн урал хийж байгаа юм а. Тэгэхээр би энэ цэцэд хандсан асуудлуудаар нь тус бүрдэн гаргасан өргөдлүүдийнх нь гаргасан хуульчдыг танилцууллаа. Тэгэхээр та бүхэн гаргасан өргөдөлтэй холбоотой асуулт байвал тус тусна асуугаа явуулчих. Шанс өгсөн шүү дээ. Маш их. За Бацхан Наранхүү гишүүнтэй холбоотой гаргасан өргөдлийн үндэслэл бол Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүний эрх гэсэн бүлэгт байдаг. За ард түмэн бол сонгож байгуулсан төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан
төрийн үйл хэрэгт оролцох юм хэрэгтэй. За нөгөө талдаа улсын хурлын гишүүнд хүлээсэн үүрэг бий. Тэр үүрэг бол улсын хурлын гишүүн бол нийт ард түмний элч бөгөөд нийт иргэн улсын эрх ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэж үндсэн хуулийн 25 дугаар зүйл заасан байдаг. За нөгөө талаар үндсэн хуульд бол улсын хурлын нэгдсэн болон байнгын хорооны хуралдаанууд бол улсын хурлын үндсэн үйл ажиллагаа гэсэн үйл ажиллагааны үндсэн хэлбэрнэ гэсэн ийм заалтууд байдаг. Тэгэхээр энэ бүгдээс харахад юу харагддаг вэ гэхээр их хурлын гишүүн бол зөвхөн чуулганд сууж байнгын хорооны болон улсын хурлын нэгдсэн чуулгануудад сууж ижил бүрээрхээ хэрэгжүүлнэ гэдэг нь бол ойлгогдно. За энэ чуулганд суухгүй байгаагаараа түмний төр барих эрхийг өчөө зогсохгүй. Өөрийнхөө үндсэн хуулийн дагуу өөрөөсөө хангаж байна гэсэн ийм үндслүүд бол тодорхой болдго юм а. Тэгээд яг энэ үндслээр Наранхуй гишүүнийг үндсэн хуулийн цэцэд үндсэн хууль зөрчсөнийг нь тогтоолгож эгүүлэн татуулах гэсэн ийм асуудлыг тавьсан. За үндсэн хуулийн цэцгийн гишүүн Жанцсан Новемберийн Жанцсангой дээр энэ маргаан үүсгэх хэсэг асуудал шалгагдсан. За өнгөрсөн 5 дахь өдөр шийдвэрээ гаргасан байна лээ. За энэ дээр маргаа үүсгээс татгалзлаа гэсэн ийм тогтоол гаргасан. Одоо нэг үндсэн хуулийн цэцгийн баг судал буюу 3 гишүүний бүрэлдэхүүнтэй үндсэн хуулийн цэцэд гомдоо гаргаад шийдвэрлүүлэх ийм хууль зүйн боломж байгаа. Энийгээ бол бид нэр энэ 7 хоногт ашиглаад явнаа. За сая Алтан гэрэл маань хэллээ үндсэн хуулийн цэцгийн дотоод үйл ажиллагааны талаар зарим зүйлүүдийг хэллээ. За Жанцсан гишүүнтэй холбоотойгоор бид нар өсөлт гаргасан. Ямар өсөлт гаргасан бэ гэхээр Наранхуйтай хувийн харилцаатай байж болзошгүй. Одоо худалдааны ийм харилцаанд орсон байж магадгүй маа гэсэн. Тийм учраас энэ маргааныг үүсгэх хэсгийг шийдвэрлэхээс өмнө шалгаж байгаа гишүүнийг сольж өгөөч гэсэн өсөлтийг одоо ир дараад гаргасан үндсэн хуулийн цэцгийн. Харамсалтай нь энийг бол тэр хэвээр нь үргэлжлүүлсэн төдийгүй одоо Жанцсангой зүгээс бол янз бүрийн байдлаар шөрөмсөөр ярьж бид нартай дарамтлсан юм зүйл байгаа. За яг тэр нь одоо нэг чухал биш. Гэхдээ дараагийн өргөдөл одоо Алтан гэрэл өргөдөл гаргаад хөрөлсөхийн засгийн газар үндсэн хууль зөрчил байгуулагдсан гэсэн энэ асуудлыг цэцэд гаргаад эргүүлэл тэр дор нь ямар гишүүн дээр хойрлогддог гэдээ асуунгууд манайх энийг нууцлдаг болцсон гэж байгаа байхгүй. Өмнө нь бол нууцлдаггүй байсан юм. Жанцсангой дээр хойрлогдсон нь бол надад хэлсэн шүү дээ. Тэгээд дотоод журамдаа өөрчлөлт оруулаад энийг нууцлдаг болсон гэх жишээтэй. Тэгэхээр цэцэн маань өөрөө өнөөдрийн байж байгаа байдал бол улс төрөөс яг бүрэн хамааралтай. За тухайлбал тодорхой улс төрчдийн карьерийнхаа төгсгөлийг хийж идэг нэг ийм газар болоод хувирцсан. Ирэх барьж байгаа эсвэл Монголын улс төрд нөлөөтэй байгаа том намуудын гар хөл болдог ийм байдал ажиглагдаад байгаа. Тэгэхээр энийг үндсэн хуулийн цэц өөрөө нэг талаараа үндсэн хууль зөрчсөн энэ маргааныг шийдвэрлэдэг гэдэг агуулгаар бол нэлээд давтагдсан юм газар хууль зүйн хувьд. Тэгэхээр энийг бол одоо сэтгүүлчдийн олон нийтийн юм оролцоотойгоор энийг хянан шүү дээ нэг талаас үйл ажиллагааг аль болох нээлттэй байлгах замаар л энэ хяналттай гэсэн ийм л бодолтой байгаа. Одоо мэдээж байгаа үед энэ ажлын баанд хариуцлага тавьсан моночдын орчин байхгүй байна. За энгийн компани ажилчид өдөө удаа ажиллаад тасаа 3 хоног ажиллаад тасаа ажиллахгүй болдог байх шиг. Тэгэхээр нөгөө их хурлын дагаж мөрч байгаа гишүүдэд хамаарах өөр цэц гэлтгүүгээр хариуцлага тавих ямар ч төлөвлөгөө орчин байна. Тэгэхээр энийг за яг Жанцсангойн тэр гаргасан тогтоолыг харахад асуудлыг бол нэлээд тийм доош нь татаж өөрөөр хэлэх юм бол төвшингийн нэлээд доош нь буулгаж ирж шийдсэн байна л дээ. Энийг одоо саяны таны асууж байгаа шиг зүгээр нэг хөдөлмөрийн харилцаатай адилтгаад ч юм уу ингээд явцсан. Тэгэхээр их хурлын гишүүн гэдэг маань хэн байх ёстой билээ? Ёстой билээ шүү. Хэн байгаа вэ гэдэг нь бол та нарт ил байгаа бах. Хэн байх ёстой билээ? Тэр хүний ухамсар, ёс зүй, тэр хуулийг чанд цахиж дээдэлдэг байдал нь ямар байх ёстой билээ гэдэг өнцгөөс хандах юм бол яг ийм хөдөлмөрийн харилцаатай адилтгаж үзэх бол боломж багтаа. Ер нь байж болохгүй л асуудал л да. Тэгэхээр энийг хүлээж авч шийдэж байгаа улсууд гишүүн маань ч гэсэн өөрөө, Наранхуйгаа ч гэсэн өөрөө
бас ийм байр байдлаас хандаасаа гэсэн ийм л бодолтой байна. Тэгэхээр хэрвээ зүгээр үндсэн хуулийн зөрчил гэж үзээд энэ асуудал цэцээр цэг тавигдах юм бол за Монголын улс төрд Монголын төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд бас нэг жишг тогтоосон юм л үйл явдал болох юм. Тэгэхээр бид нар бол нэг л зарчим дээр байгаа. Өнөөдрийн нэгдсэн хуульчид энэ асуудлаас өмнө бид нэр саналаа солилцсон, нэгдсэн, өргөдөл гомдлууд бүгдээрээ дараалаад явж байгаа. Тэгэхээр энэний бол эцсийг үзнэ. Загас толгойноос эхэлж өмгөрдөг гэж үг байдаг. За яг л энэ Монголын улс төрд бол өнөөдөр 25 жилийн энэ шин түүхэнд бол яг л ийм байдал харагдаж байгаа. Тэгэхээр энийг бол бид нэр эцэлхийн төлөө өнөөдрийн байж байгаа боломж, өнөөдрийн хууль зүйн хүрээнд байгаа тэр арга хэрэглүүрүүдийг ашиглаад дуустал нь явна гэсэн ийм л байр суурьтай. Энийгээ сайн илэрхийлж шээ. Засгийн газар нэмэлт шийдвэрийг ямар үндэслэлээр Жохоо суугаад. Нэмдэрч сайн. За миний бие өөрөө Улсын их хурлын гишүүн хууль зүйн тодорхой хэргийн сайд нэмдорж сайдд хамаарах мэдээлэл үндсүүлэлт гаргаад байгаа. Үндсэн агуулга нь юу гэхдээ зэрэг та бүхэн мэдж байгаа бидэнд байгаа бүгдэнд нь адилхан мэдээлэл байж байгаа. Тэрний юу гэхээр зэрэг сайд маань өөрөө туризмын байранд амьдардаг. Байрны эзнийг таньдаг учраас ашиглалтын зардлын төлөөд тэр байранд амьдарч байгаа гэсэн ийм мэдээлэл гарсан. Тэгэхээр бидний үзэж байгаа үнцэг юу бидний үзэл бодол юу гэхдээ зэрэг за улсын их хурлын гишүүн бол бүх ордны төлөөлөл тэгээд хууль дээдлэх үндсэн зарчмыг баримталж үйл ажиллагаанд хэрэгжүүлэх ёстой. Төрийн нэг субъект, төрийн өндөр албан тушаалтан улсын их хурлын тухай хуулийн 35-ийн 1 хэсэгт зааснаар улсын их хурлын гишүүн хууль зааснаас бусад төрлийн төсөв цалин хангамжийг эдлэх эрх байхгүй. Одоо байж байгаа мэдээллээр болохоор зэрэг одоо энэ түрээсийн байр маань өөрөө үнэгүй гэсэн тийм мэдээлэл байгаа юм. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэхээр хууль заагаагүй хангамж эдэлж байгаамаа гэсэн тийм мэдээллийг бид нар бол тэгж ойлгож байгаа. Тэгэхээр энэ маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр зэрэг үндсэн хуулийн 1-р жилийн 2 хэсэг заасан хууль дээдлэх 23 дугаар зүйл 1 хэсэг заасан улсын их хурлын гишүүн бол ард түмний элч өгөөд нийт иргэн улсын аж сонирхлыг эрхэмлэн баримтлана. Мөн хуулийн улсын их хурлын тухай хуулийн 37-гийн 1-2 заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэлттэй холбогдуулж бусдаас шан харамж авах 37-гийн 1-3 заасан гишүүний иргэн бүрэн эрхийг хувийн аж сонирхлын үүднээс ашиглах 37-гийн 1-4 заасан гишүүний эрх хүнд эрх мэдлийг ашиглах үнд цаас эд хөрөнгө олох давуу эрх эдлэх бусдад давуу байдал олох үйл ажиллагаа явуулах 37-гийн 1 хэсэгт заасан аливаа байгууллага иргэнээс 1 сарын цалингийн хэмжээс дээш төгрөгийн үнэтэй бэлгийн зүйлсийг хуваараа авах нийтийн албанд нийтийн болон хувийн аж сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын хуулийн 16-гийн 1 хэсэгт заасан албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх холбогдол нь бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно. 16-гийн 4 хэсэгт заасан гэр бүлийн гишүүн болон төрөл садангийн хүнээс бусад этгээдээс авсан 1 удаагийн бэлэг үйлчилгээний үн хөлс тухайн албан тушаалтын 1 сарын цалинтай тэнцвэрээс хэтэрсэн эсвэл 1 их сурвалжаас 1 жилийн туршид хүлээн авсан бэлэг үйлчилгээний үн хөлс тухайн албан тушаалтны 3 сарын цалинтай тэнцвэр хэмжээс хэтэрсэн тохиолдолд уг албан тушаалтан энэ тухай бүхий албан тушаалтанд 30 хоногийн дотор бичгээр мэдэгдэх үүрэгтэй гэсэн зүйлүүдийг тус зөрчсөн байна гэж бид нэр үзэж байгаа юм. Тийм болохоор зэрэг бид нар дараачийн яг энэ агуулгаар бид үндсэн хуулийг одоогор мэдээлэл гаргаад байгаа. Улсын их хурлын гишүүн бол Монгол Улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийг хувь нийт иргэн улсын аж сонирхлыг эрхэмлэн төрийн хуулийг дээдлэн сахиж гишүүний үүргээ чин шударга биелдэхэд хангарлыг гэж төрийн сүлд хангараг өргөдөг. Энэхүү хангараг ёсоор төрийн хуулийг дээдлэн сахих үүрэгтэй. Гэтэл одоо бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа бусдаас хууль загдаагүй хангамжийг эдэлж байгаа нь гишүүний тангаргаа зөрчсөн үйлдэл мөн гэж бид үзэж байгаамаа. Тийм болохоор зэрэг хууль заасан төсөв цалин хангамжаас илүү даваа эрхэлж байгаа улсын их хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд нямд орж
нэмд оржийн талаарх энэ мэдээллийг шалгаж өгөхийг хүсэж үндсэн хуулийн төсөд хандаад байгаамаа. Ерөнхий агуулга нь энэ байна. Хариу гэсэн юм уу? Сэдвэр хандаад байгаа. Өнөөдөр одоогоор хариу авах байгаа. Өнөөдөр хандаж байгаа. АД-г ч гэдэг юм уу ингэж дамжихгүй шууд цэцэд асуудал болж байгаа шалтгаан нь. Яг энэ болохоор АД-г хэмжих систем шиг байна. тэг яг энэ хариултын асуудал байгаа л да. Тэгэхээр яг энд юу гэхтэй зэрэг улсын хурлын гишүүн бол нийт ард түмний төлөөлөл, хоёрдугаарт нь хууль дээдлэх үндсэн зарчмыг хангаж ажиллах ёстой төрийн субъект. Тийм болохоор зэрэг энд бол үндсэн хуулийн зөрчлийн шинж байдал хадгалагдж байгаа учраас үндсэн хуулийн цэцэг харьяалан авч хянаа хэлцэх боломжтой гэж үзэж байна. Одоо засгийн газар Тэндээс асуулт. Хугацаа дууссан гэж. За Жанцан Наран Чимэг гээд хоёр цэцэн гишүүний хугацаа дуусаад жил гарсан болж байна. 2017 оны 5 сарын 5-ны байдлаар дууссан. За дуусаад бүр эрхийн хугацаанд дууссан үндсэн хууль 6 жил гэж байгаа боловч ерөнхийдөө Жанцан гишүүний хувьд 1993 оноос хойш цэцэн гишүүнээр өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. За энэ цэцэн хуульд ямар залтыг улсын хурл оруулсан гэхээр дараагийн гишүүн нь томилогдол одоо эхний гишүүн байж гэнэ гэсэн агуулгатай залт оруулсан. Тэгэхээр энэ нь болохоор улс төрчдийн хувьд бол илүү ашигтай байгаа. Яа тэгэхээр үндсэн хуулийн цэцэн дүгнэлтүүд нь өөрөө улсын хурлын шийдвэрээс илүү хүчтэй болчихсон. Улсын хурлаас гарсан хуулийг цэц хүчингү болгодог улс оронд одоо ямар системээр сонгуул явуулах вэ гэдэг дээр эцсийн байдлаар баг цэц шийддэг ийм эрх мэдэлтэй байгууллага болсон учраас улс төрчнөр магадгүй намууд цэцдэр өөрийнхөө үнийг байлгах юм сонирхолтой болсон. За улсын хурл одоо энэ Жанцан Наран Чимэг гэсэн хүмүүсийг одоо эргүүлэн татаж дараагийнхаа хүнийг томилох ёстой байтал томилохгүй ингээд цаг хугацаа хожоод гэх юм уу ингээд байгаад байгаа учраас тэднэрт бол сонирхол байгаа. Тийм учраас би ямар хүсэлт цэцэд гаргасан бэ гэхээр энэ хүмүүс чинь одоо 1 жил гаруй хугацаа өнгөрчлөө. Улсын хурлаа та нар одоо энэ хүмүүсээ эргүүлэн татаж дараагийнхаа хүмүүсийг томилооч гэсэн ийм хүсэлт гаргаж чаддаг. Тэгэхээр хугацаа нэтэрсэн гишүүд өнөөдөр үндсэн хуулийн цэцээр суугаад үндсэн хуулийн хяналт тавиад хугацаа нэтэрсэн бүр эрхэн дууссан хүн хэрэг маргааныг үүсэхгүйгээ шийдэд суугаад байгаа ийм зүйл байгаамаа. Тэгэхээр цэц өөрөө өнөөдөр улсын хурлаас хүчтэй байгууллага болчихсон учраас ийм ашиг сонирхол бол цаана явдаг юм а гэдгийг солихын зүйтэй авах гэж бодож байна. Сонголт нь хуулиараа хаалт дууссан ба. Одоо суух боломжгүй. Тэгээд тэгсэн мөртлөө ингэ яваад байгаа. Улсын хурлын хариуцлага тооцох, гишүүнтэй хариуцлага тооцохтой зарим нэг хуулитай зүйлсийг одоо хэрэгжиж гэх мэдээлэл саналуудаас авчихсан гэсэн юм мэдээлэл гараад байна. За энэ ерөнхий хуулийн улсын хурлын яг улсын хурлын гишүүн хариуцлага тооцох зүйл заах зэрэг хэрэгжиж хэлээжсэн зүйлүүд ийм зүйл яриад байсан. Ойлгомжгүй асуулт. Сайн ерөнхий хууль зөрчлийн хууль гэдэг нэг бусад хуулиуд хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Тэр хууль дотроос гишүүдтэй хариуцлага тооцох юм зүйл заах байсныг аваад хайчихсан гэсэн яриад байгаа байхгүй. Тэр одоо хөгжиж байгаа хуулиас хэрэгжиж эхэлсэн шинжилгүүдээс ийм яг асууж биш санагдгийг амжилттай хуулийг нэг зүйл заахыг авч хайсан гэдэг юм байгаа юм. Яг цэцэрлэггүйгээр Агуу гэмт хэрэг үйлдвэл гэмт хэрэг үйлдсэн тогтоох нь хуулийн байгууллагын үүрэг тийм үү? Гэмт хэрэг үйлдсэн тогтоогдвол улсын хурлын гишүүн байна уу? Хинч бай? Хуулийн хариуцлага хүлээх гэсэн. Одоо зүгээр маргаан дагуулад байгаа зүйл юун дээр байна уу гэхлээр нөгөө бүрэн эрхийн төдөлзүүлэх асуудал дээр ингээд хилцүүл болоод байгаа шүү дээ. Тэрнээс бүрэн эрхийн төдөлзүүлээгүй шүүхээр ороод ял шийдэгдэх процесс одоогийн Монгол улс ерөнхий сайд Ухнагийн хөрөлсөх одоо миний санахаар 2 или 3 жилийн хорих ял аваад шүүхийн тахимаас улсын хурлын гишүүнээ бүрэн эрхтэй учраас шүүхийн шийдвэрхэн ач шалгуу гараа явж л байсан шүү. Тэгээ яг дараагийн шатны шүүхтэр очиод хэрэг нь хэрэгсэхгүй болж байсан. Тэгэхээр улсын хурлын гишүүнийг бол шалгахтай холбоотой албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой зүйлүүд дээр бол ямар нэг хорих хязгаар бол байх. Зүгээр
цэцэд хандаад байгаагийн шалтгаан засгийн газрыг цэцэд өгөөд л гишүүдэгч цэцэд хандаад байгаагийн шалтгаан манай үндсэн хуулиар цэцэд энэ бүх асуудлуудыг шийдвэрлэх болцоо байгаа. Одоо үндсэн хуулийн нөөц дууссан мэтээр энэ хуулийн заавч нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол цаашаага явахгүй мэтээр яриад байгаа нь бол хууль үндэслэлгүй л дээ. Яг одоогийн нөөцөөр үндсвэл асуудал шийдвэрлэх зөндөө болцоо бий. Гишүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх болцоо бий. Засгийн газартай холбоотой зүйлүүд улсын хурлаас гарсан бүхий шийдвэрийг хянах үндсэн хуулинд нийцүүлэх болцоо цэцэд байна шүү дээ. Тэгэхэд өнөөдрийн яригдж байгаа шиг хоёр гишүүнийг хугацаа дууссан, жил гарсан болцсон. Үндсэн хуулийн одоо манайх ярьдаг цэцэн дээр хөх тэнгэр байна гэдэг. Гэтэл нөгөө цэцийнхэн 9 гишүүнд хоёрын хугацаа дууссан байхад жил гараа юу ч хийхгүй. Тэгэхээр аливаа асуудлыг улс төрөлжлөөр юм шийдвэрлэх гэж оролддог. Уг нь бол бид нар эрүүл зарчмаараа цаашаага явах юм бол цэцээр асуудлаа шийддэг. Энэ байгаа институцүүд ашиглаа шийддэг. Гишүүдийнхээ сахилах хариуцлагыг тооцчдаг. Ийм байх юм бол цаашаа асуудал цэгцэрнэ л гэж хуульчид бид нар итгэлтэй байна. Юу нэг ингээд хуульчид харж байхад өнөөдрийн байгаа улсын хурд ер нь хэл авчирсан зүйлээ одоо улстай яг хэмжиж яваа манай улстай хэцүүлээд энэ парламенттай хэр зөв явж байгаа гэж таны зүгээс хараад. Одоо гараа ядсан ажиллаа хийх байна, ядчаад ажилдаа ирж суух байна гэсэн явган яриа явуулна шүү дээ. Тэрэндээ ч хариуцлага тооцоолж байгаа юм шиг. За миний би үндсэн хуулийн цэцэд хандаад одоо 10 он өнгөрч. Хөрсгийн засгийн газар үндсэн хууль зөрчил байгуулагдсан гэдэг асуудлаар. За тэгэнгүүт одоо нэг асуулт. Монгол улсад засгийн газар байгаа мó юу гэдэг асуулт. Үндсэндээ Монгол улсад засгийн газар гэж байхгүй. Хөрсгөөс гадна 15 сайд байгаа шүү дээ. 15-уулаа улсын хурлын гишүүн. 15-уулаа улсын хурлын гишүүн. Давхар дэлгээд яриад байгаа гэж цаана. Тэгсэн мөртлөө өөрсдийгөө хийх ажил төсөв тооцоод нөгөө 15 нөхөр чинь улсын хурлдаа суужаад батлна. Ерөөсөө олон хэрэгцтэйгээс одоо 20 хүн суугаад хууль баталж 20 хүний саналаар. Тэгэхээр 15 хүн бол маш том тоо байхгүй. Өөрсдийнхөө мөнгийг батлна, өөрсдөө сайдаа хий, өөрсдөө улсын хурлын гишүүн байна. Өөрөөр хэлбэл нэг савнд ус суу ирэх хийцтэй яг адилхан. Ядаж засгийн газрын дээр 15-ын 8 нь гаднаас байхад 7 их хурлаас байхад бид нар засгийн газар байна гэж харна. Тэгэхээр эн чинь засгийн газар нь засгийн газар биш болоод их хурл нь их хурл биш болчиход байна. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар тэгээд дээрээс нь ард түмний өргөн мандатыг авчихсан 65 суудл авчихсан нам зөвхөн дотроос байна гэж өөрсдийнх нь 32 33 гэнэ балансыг хадгалахын тулд үндсэн хуулийн зарчмыг зөрчөөд энэгээр тоглоод байгаад л учир байна. Үндсэн хуулийн хоёр заалтаа ер нь байж тээ. Тэр их хурлын ерөөсөө чинь засгийн газар байхгүй гэдэг чинь үнэн болчиход байна. Яагаад тэгж хэлж байна гэхээр улсын их хурлын засаглалын байнгын хороо гэж нэрлэхээр ийм бүтэж байгаа байхгүй юу? Үндсэн хуулийн хамгийн суур зарчим бол төрийн эрх мэдлийг 3 салаам учирт хуваарлсан тэр зүйл байгаа. 92 оны үндсэн хуулийн хамгийн гол ололт онцлог нь шүү дээ. Төрийн эрх мэдлийг гүйцэтгэх шүүх гэсэн 3 салаам учирт хуваарлсан тэнцвэржүүлэх гэж оролдсон л үндсэн хуулийн амин сүнс нь байгаа. Гэтэл өнөөдөр засгийн газрыг байгуулахдаа үндсэн хуульд улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байж болно гэсэн заалт байгаа учраас гэдэг үндслийг гол болгоод бараг бүх гишүүдэд улсын их хурлын гишүүдээр бүрдүүлчихэж байгаа засгийн газар. Тэгэхээр энэ өөрөө үндсэн хуулийн хоёр өөр заалт хоорондоо зөрчилдөж байгаа юм шиг боловч нэг талаас харахад нөгөө талдаа бол үндсэн хуулийнхаа хамгийн суур зарчмыг өөр нэг заалтыг нь хэрэглэхдээ буруу хэрэглэснээр хажуудуулж байгаа ийм л үйл явц байгаа. Тэгэхээр Монгол улсад засгийн газар байхгүй улсын их хурлын засаглалын байнгын хороо гэж нэрлэхээр тийм бүтэц бий болчиход байна гэдгийг манай Алтан гэр сая ярьлаа шүү дээ. Энэ дээр та нар ач холбогдол өгж ярих хэрэгтэй, дуурах хэрэгтэй. Ер нь энэ бүх асуудлуудаас юу харагдаж байгаа вэ гэхээр бид нар энэ улс төрчдөөс төрийн эрх барьж байгаа энэ удирдах байгууллагаас улс төрийн энэ гол намуудаас хүлээлттэй тавих шаардлага өндөрсгөх ёстой гэдгийг харуулж байгаа. За та бүхэн яруу.